Сонсогч та бүхэндээ өчигдөр мэндийг хүргэе. Дэлхийн Монголчуудын хэмжээл радио 88.3-аас 7-ны дагаас басан гарагийн 21 цаг 10 минутаас хүргэж байгаа айц цай хамтдаа тавцгаараатай амир цаг нэвтрүүлгийн 2025 оны 3 сарын 24-ний даваа гарагийн дугаар шууд өрхөд бэлэн боллоо. Студид хөтлөгч Чанцаа Ами найруулагчаар ундрах нар ажиллаж байна. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар AMG Motors Mongolia, за мөн Better Gaming for All Nubia Nyo 2 гар утас өндөр ажиллаж байна. За шонхруудтай өчигдөр мэндийг хүргэе. Чимэндийг хүргэе бүгдэнд нь. За тэгээд даваа гарагт битээр сүнсний тухай та бүхэнд уншиж танилцуулдаг лээ. Тэгэхээр өнөөдөр ямар түүх ярихаа тавчхан дурдчихъя. За миний хувьд өөрчлөгдсөн заяа төрөг гэдэг түүхийн нэгдүгээр хэсгийг өнөөдөр та бүхэнд хүргэнэ. За уг нь яг бүгднийг дуусгаад өнөөдөр ярьчих гэж бодсон боловч юу вэ? Арай урт байгаа тийм. Тэгэхээр одоо зайлшгүй хуваах шаардлагатай болоод байна. Тэгээд сүүлийн үед ер нь сонирхолтой түүхүүд маань дийлэгтэй л урт байж таарад байна л да. Аль болох маргааш нь хүрхийг зориод байгаа. Тэгэхгүй бол нөгөө тасалчгаар бас 3 дахь болохоор нөгөө хэд маань сонсогчд маань төөрөөд ах шүү л. Нэг 2 дугаар хэсэг нь одоо орсон уу, ороогүй л байна уу гэл тий. Тэгэхээр өнөөдөр өөрчлөгдсөн заяа төргийн 1-р хэсэг маргааш 2 дугаар хэсгийг нь хүргэхээр боллоо. Тийм ээ, цаараараас нь өргөчүүл тун зүгээр. Яг хамтаа сонсогчтой баярлалаа. Манай ахын нэвтрүүлгийн групптэй нэгдэж амжаагаа болос групптэй нэгдэж ороорой. Тэгээ дээрээс нь 5 өдөр болгон битэр сонсогчдын одоо түүхийг уншиж хүргэж байгаа. За тэгээ дээрээс нь юу яж болно тийм ээ? Заавал сүнсгийхүүр гэмт хэргийн талаар ч гэсэн оруулж болох юм шүү. За би өнөөдөр мөн адил 2 түүхийг хүргэхээр бэлдсэн байна. Нэг нь болохоор 12 давхар, нөгөөт нь болохоор тоглоомонд хорогдсон бяцхан үгийн сүнс. Гэдэг 2 түүхийг хүргэхээр бэллээ ингээд. Тийм ээ. За манайхан тулаанд бэлэн байлгүй те. Билээ. Ингээд 12 давхрыг хүргэе. Намрын тэрнийг орой гадаа хүүхдүүд орилолтон тоглоод айлууд хоолоо хийж бололтой. Онгорхоо салхивчаар төрөл бүрийн хоолны үнэр холилтой хаанхалж ээж. Гадаа өстө ийд хөдөлгөөнт уяж л те. Өдрийн бөхчм халуун арайхийн намжаад орой сэрүү орж эхэлж байтай болохоор битүү байшингаас гарan хаа сайг нарлаж цуслан гарахын мөрөөссөн хүүхэд хөгшөд голдуу салхилсан хүмүүс зөндөө харагдана. Нэг хоройллын 12 давхар байрны чартакан дээр дөнгөж 10 дугаар ангиад төгсөөд оюутан болох гараагаа тавьчаад эд залуу халуун цуснд булгилж буй хитэн хүүгүүд хоорондоо юмараа сууцгааж аж. Тэд бас ч үгүй нилээ хүлчүүдөө харагдаж л дээ. Эхэндээ сайхан ангийнхан хэмээн сууж байсан хүүгүүд уусан архиндаа мансууран нэг л том болсон ус шиг цээж төхөл зүүлэм дуу чангаруулан ямар нэгэн зүйлийн талаар маргалдан мэтгэлцэж эхэлсэн. Тэдний дунд нэг хүүгүүн чимээг хүн бодол тарагтан ингэтлээ уудаггүй ч гэсэн өнөөдөр ангийн хэсэг нүхтийн ятгалгаар дээрээс нь өөрөө сэтгэл санаа нь маш хүнд байсан учраас яадах юм ер нь хэмээн бодон уусаар ихчүүж нилээн согтоод авч. Анхандаа түүнийг тэднийг их тоохгүй хоорондоо элдвийн зүйл яриад л том юм яриад мөргөдөөд игээд л яг одоо тэр хүсэж байгаа бүхнээ авчих түүндээ хүрчих юм шиг хоорондоо маргалдаж байтал гинт гансарсан хүүгүү их тугаар "Ой, та нар чимээг байгаад өгөөч" гэж орилсон ба. Түүний дуунаас бүгд цочоод гайхаад ирж харснаа. "Ёй, чи одоо зүрх хавнгаа аллаа штэ. Юунда уус юм маш ингэж чадахгүй олон юм яриад байгаа юм би. Энд сэтгэл санааг чинь засах гээл жаах юм долоолгож яхад дугуйхан гудраад тэр бүтлгүй хайр мараа март" гэж омогцсон ба. Тэгт нь "Үгүй за, үгүй. Би энэ доторх хамаг юм гаргамаар байна. Би түүнд үнэхээр хайртай штэ. Яаж ийм олон жил үерхлээ ингээ орхиж чадчихэна. Та нар боддоо бит хоёр юу гэж мөрөөждөг байлаа. Яах гэж намайг ингэж хуурч байгаа юм бол та нар хүнд хайртай болох битгий хэл хайр гэдгийг ч мэдэхгүй штэ" хэмээн хамаг байдлаараа ойрлоо хинхдэг замаа дэлдэж гарсан ба. "Үгүй яагаад надаар ингэж тоглож байгаа? Би амьдралдаа өөр хэнийг ч ингэж хайрлахгүй. Ингэж хайртай охиндоо хуурдагдан итгэл найдвараа алдчихад амьд явах хүсэл чалга" гэж уйсаар л байж. Тэгт нөгөөд нь "Ёо ч та болооч дээ. За чи юу нэр хүн шиг байж үз. Муусаа октоо захаасаа аваад олдчил таарна." Ингээд тэр хэд хүнийг орхин архиа үргэлжлүүлэн хоорондоо элдвээ яриа үүсгэн мазарсгалж эхэлж. Энэ бүхнийг харж нилээн согтсон байсан нөгөөхөө өөртөө зөвхөн яагаад гэж байгаа амьд явах хэрэг байна уу хэмээн өвөлсөөр босоод явчих. Түүнийг харамсалтай нь босхийг хамт байсан хэдээс нь хинэнч анзаарсангүй. За ингээ алтаа хатнаа хоёр тэрвэрлдэн яаралгүйхэн салхилангаа хайрын болонд мансууран алхаад явж байж. Тэр хоёр ирээдүгөө зүгнэн их л жаргалтай явж байгаа л та. Тэр хоёр өрхөж нөхөрлөд удаагүй ч гэсэн нэг л мэдхэд аль хэдийн дотносон нэг гэртээ хэдийнэ орчхож л дээ.
Алтаа зарим гэдэнгийн хөвгчлөлтөө аргагүй тас гөхрөн явтал гинэт муур дуурах шиг болсноо. Тэднээс арамхан алхмын зайд дээрээс нэг юм газар тунсан байна. Хүмүүс ч тэр дараа ойрлолтой явж хүүхдүүд байдгаараа чарлан тэр хавьд юу болж байгааг мэдэхгүй болоод ирж. Алтаа хатнаа хоёр сая ухаан орон харвал өмнө нь цэл залуухан залуу цусанд гутгалтаад газар хөвтөж. Түүний тархин няцарч өөх мах нь хажуугаар нь цууган гарсан харагдана. Баруун хөл нь хуугар нь дахимаараа эргээд гутал нь төөх хол үсрээд явчих. Төд хөдөлгүй хідэн хүүгүүд гүйлдэн гарч ирээд юу ч хэлж чадалгүй царайн цонхийн зарим нь уйлж байдгаараа жичрэн нэг нь бүр ухаан алтаад унчиж. Хүмүүс ч түргэн цагдаа болон дороо тэр тавьд шаваад ирсэн байгаа. Алтаа ухаан балартан унахгүй тулд хатнаагаас тас зуран газар гуйваад л ирсэн байгаа юм л та. Хатна хараа эндээс явъя би айгаад байна гэхт нь би яаж явах юм бэ хэмээн байдгаараа ихэр татан гарыг нь налаад сул байгаад ирсэн байна. Тэгт нь хатна үгүй явъя л да хонгороо ямар баларсан юм харчих ба алив чи минь явж чадах нь хэмээн мөрийг нь түшиж авсан байгаа. Эмэлгийнхэн ирээд цогцыг нь өргөн эргүүлэн тавьтал алтаа санаандгүй хараад харсаж л тэр цогцыг. Тэгээ цогцыг хартал тэрээр нэг нүд нь урагшаа бүлтрэн гараад нөгөө нүдэрээ гониглонгүй харах нь тэр харцыг хараад тэсгэлгүй хэмээн дуу алдснаа ухаалтаад унчиж. За хамтрaalч танилцуулаад өргөжлүүлье. MG Motors Mongolia. Английн 100 жилийн түүхтэй MG автомашины брэнд байгаа. Шанхайд угсрагддаг за Хятадын хамгийн том SAIC Motors компанид үйлдвэрлэдэг байна. За энэ тус SAIC Motor компани болохоор герман машин үйлдвэрлэхээр дэлхийд алдартай Монголын нөхцөлд маш тохиолсон шинэ 2024 оны 1 км-ийн гүйлттэй машины өмнө өвдлөхөөр 35 40 45 75 90 95 135 сая хооронд худалдаа авах боломжтой. Энэ автомашины брэндийг Global Motors компани Монголын зах зээл дээр импортлоо оруулж ирж байгаа. За бүх машин 2024 оны шинэ загвар байна. Тэрээ бүх машин дээрээ баталгаатай, бүх машин дээрээ зээлийн нөхцөлтэй. За онцлог загварын хувьд RX9 за мөн MGZS стандарт 40 сая, MGZS Comfort 45 сая гурлаа автомат хөдөлгөөртэй байна. За эднийх нь машинууд бүгд Европ стандарттай, Евронкап аюулгүй 5 од бүх үнэлгээтэй, бензин зарцуулалт бага, үн хямд хөдөлгөөр нь JDI хөдөлгөөр буюу герман автомашинууд хөдөлгөөр хэрэгэлдэг хөдөлгөөрийг тавьсан байдаг. За MG брендийн автомашинууд бүгд ган хийц буюу сайжруулсан төмөр бүтцтэй. За мөн cruise control буюу хурд түгжигчтэй гэдгээр онцлогтой. За мөн та хүссэн өнгө модель опшн тоогоор захиалга хийх боломжтой гэдэг юм лээ. За мэргэжсэн инженерийн баг ажиллаж байгаа. Бүх машины сэлбийг танд 14 хоног захиалгаар хүргээд ирчин банк болон банк усаар зээл гарах боломжтой буюу 30-аас 96 сарын хугацаанд хийх нэ. Хаяг барилгын хувьд Баян зүрх дүүрэг 26 дор хороо Хүннүгийн гудамж Edu Campus отхон Global Motors-ын шоурум. За дараагийн аяг нь Хан уул дүүрэг 3 дор хороо Ноолуурын гудамж Гоёо Кашмирын үйлдвэрийн эсрэг талд Global Motors MG Motors шоурум барилж байгаа юм. Холбогдох утасны дугаар нь 99-2 74 46, 99-7 75 48, 99-2 59 48 гэсэн дугаараа байна. Сошиал хаяг нь MG Motors Mongolia-г чахаар мэдээлэл гарч ирнэ. Баярлалаа хамтран ажилласан MG Motors Mongolia-лаа. Баярлалаа. Чанга өргөжлүүлэн түүхээ хүргэе. За ингээд ухаалтаад унчиж л дээ. Нэг сэрэхэд эмнэлэгт хэвтэж яж хатнаа хажууд нь гарын атхан сандарсан шинжтэй сууж байгаа нь харагдана. Ээж нь арцуулж байгаа болтой шүү. Алтаад тэрэл нүд харахны харсан нүд нь чамаас л боллоо гэх шиг үүдэлсэн ширтээд байх шиг болоход тэрээр "Гүй ээ би буруугүй штэ" хэмээн уйлж байж адан орилж гарав. Хатнаа сандранд хүнийгээ тэрвэн тайвшруулах санаатай байтал совлогч орж ирээд тариа хийгээд унтуулсан байна. Алтаа анх 7 дугаар ангидаа шилжиж ирсэн байна. Алтаа цэвэрхэн цагаан цонхор царайтай нүдэрээ инээсэн турхаа нэгэн охин. Шинэ ангийн хүүгүүд нь бүх түнд илт анхаарал тавьж эхлэв. Өөрөө тэр байдлыг нь хэдийнэ мэдэж байсан шинжтэй. Ер нь их нүүрэмгээ охин юм аа л та. Харин ангийн дараа хүдрээ химээх намхавтар нуруутай тухаараа харсан бондгор борхоо чимээг үгэн түүнийг ширтэж авна. Тэр хоёр нэг ширээнд суусан цагаасаа л эхлэн нөхөрлөж эхэлсэн байна. Алтаа сурлагандаа төдийч сайн биш. Харин хүдрээ сурлах сайтай авиаслаг гээд ангийнхандаа төдөөгийн сургуулийнхаа урдаа барьдаг сурагч байж л дээ. Хүдрээ гэхдээ барагтаа л үг дуурахгүй. Тэрээр Алтаад эхэндээ чадлынхаа хэрээр туслан түүний ачаар Алтаа нэг их торох юмгүй сайн сурдаг болоод байсан байна. Нэг өрөө урлагийн үзлэг бэлтжихэд хүдрээ Алтааг эртнэ хүргэж өгөөд явах гэтэл Алтаа түүнийг илт үдэн орцсондоо үнсээд авчаалтай. Тэр анхны үнсэлтээс хойш хүдрээ Алтаагийн өмнө боол мэт олон түүний анхны ариун хараа түүнд өгсөн юм байна.
Алтаа шинэ ангидаа айжмаар дасан дасаар нилийн хөдөлгөөнтэй хөнгөн болох нь ч мэдэгдэж эхэлж. Гэвч хүдрээ түүнийгээ өмөөрөн хайрласаар. Ангийн болон сургуулийн хүүгүүд хүдрийг хүндэлдэг болохоор илт алтаатай самбагнаад иж өрсөж чаддгүй маань. Харин ч бараг ийм сайн хүүг олж авчихад хэмээн зэмлэх нь олон байж. Тэр хоёр өрхөж нөхөрсөөр нэг удаа алтаагийн ээжийг нь байхгүй үед хамт хоноод хүдрээ мөн л хүүгүй насаа түүнд үлдээсэн ба. Алтаа бол айлын ганц охин л доо. Ээж нь ажил хэмээн бараг л түүнийг хайгардаггүй. Тиймдээ ч нийлэн эрх дураараа өссөн юм байна. Ганц охиноо хүнээс дутуугүй явуулах гэж хамаг байдгаараа л хичээж юугаарч дутаахгүй өсгөж байгаа ч гэсэн тэрээр охиноо хэрхэн эвдэрч байгааг төдийлөн л анзаардаг байж байнга л орхиод ийш тийшээ явчихна. Багад нь эгчтэйгээ орхидог байсан болохоор томорсонхой налтаа дургуйцаар агаад зөвхөн өдрийн цагаар л эргэж тойрдог болж л дээ. Ингээд удалгүй алтааг тэр явын харчууд жантахаа болчих. Хүдрээг олон хүн хойрж ятгадаг ч гэсэн хүдрээ дэндүү хайртай хэмээн бяцхан ухаандаа түүнийгээ хизээ нэгэн цаг засарнаа гэж өмөрөөд л яваад ээж. Тэрнийг ойрцсноос хойш 2 сарын дараа алтааныг өдөр ихээр уйлаад ихсэн юм аа л та. Өдрөө аль ухаанаа олохгүй хий сандран нилээн жаргадаж. Тэгсээр алтаа саяныг тайвшран түүнээс хүүхэдтэй болсон гэдгээ хэлээд за ахуулахгүй бол 9 дугаар ангийн хүүхэд ээж болмооргүй байна гэж ятгаж гарсан ба. Өдрөө тэр үгийг сонсоод хүнд цохилтонд орчиж л дээ. Алтаагийн ааш уламж одрон түүнийг хатгаж эхэлж. Тэгсээр агаад өдрөө ганц дотны ахыгаа гун эмч олуулаад үр хөндүүлсэн ба. Хүдрээ цонхийсэн царайтай алтаагийн духан дээр бүнжих хөлсийг арчин суухта өөрийгөө хэмжээшгүй ихээр зүхээ сууж исэн юм байна. Энд бүхэн надаас л боллоо. Би л дэм юм хийлээ гэж. Энэ явдлаас хойш алтаа арай томоотой болон хүдрээтэй үргэлжсээр нэг л өдөр инхүү сургуулаад өгсөн маа. Ингээд ангийнхаа хонхны баяраахийн дискочд байтал DJ хийж байгаа залуу алтаад таалагдаад эхэлж л дээ. Тэгээд илтэд өдөн өмнө нь очин айлгууцаар түүний харцыг ямар ч байсан өөр дээр тогтоогоод авсан байгаа. Өдрөө алтааг нэг л өөр болж түүнтэй уулзах гэхээр элдв шалтак заан цухацаар байгааг анзаарсан хэдий ч юу ч хэлээгүй юм байна. Ингээ хамт хичээлээ бэлдсээр шалгалтуудаа ч амжилтаа өгөж бүгд баяр хөөртэйгээр салаа олцсон маа. Алтаагийн хувьд хүмүүнлэгийн ухааны их сургуульд орно хэмээн бэлдэж хүдрээ харин Монгол Улсын их сургуулийн хууль зүйн ангид урилгаар орохоор олимпиадаас шагнуулсан тул алтааг л бэлдэж өмждөг ажил дээ. Ингээ нэг өдөр ирдэг олимпиадаас нь нэг өдөр ирдэг цагаас арай эрт иртэл алтаа хаалгаа ерөөсөө тайлж өгөхгүй ажил дээ. Тэгээ бүр хаалгын нүдэд аргаа аваад гайгсхийн готто ойрхон гарцсан байхтаа хэмээн шатан дээр нь хүлээж байтал тэдний хаалганы төгжээ нь мултраад нэг залуу алтааг үсээд баяртай хэмээн салж ятан зогсож харагдаж. Хүдрээ энэ бүхнийг хараад чи нэрээ арайч дээ гэхээс өөрийг үлхийлэн гүүхээр ороод байсан ба. Түүний хойноос хийнч дуудаагүй. Тэр өдрөөс хойш хүдрээгийн амьдрал утгагүй хар том болоо хуурж. Алтаа хэдий уулзахаар ирсэн ч гэсэн хүдрээ өрөөсөө уулзаагүй байна. Хүдрээгийн ааш цаан нэг л өөр болсныг гэрийнхэн нь анзааран хөдөө гарч жаахан амраа химээ шидэд бэлдэж ажил төрлөө зохицуулж эхэлсэн маа. Өдрийн хайртай ганц охин дүүн түүн дээр ирэхэд тэр хизээч загнах нь бүхэл том дуурч зүзээгөө хүн нэг л мэдхэд дүүрүүгээ ойрлцчихсан зогсож байж. Дүүн охиныгоо уйлах хүдрээгийн хашрах дуунаар гүйж ирээд хүдрээг нэг алгаттал тэрээр ээж рүүгөөч харч чадалгүй дайлтчаад гэрээсээ гараа авчиж. Ийхүү гараад хайчхаа мэдэхгүй зогсож байтал ангийнхаа хоёр хүнтэй тааран хамт явна уу гэхдээ зориггүй байсан хүн дагаад явчих. Ингээд 12 давхар байрны чиртакн дээр тэр гурвын 2 шил арх аваад гарч иртэл ангийнх нь 3 залуу бас нийлж ирээд суусан баг. Тэд уусаар л ээж. Хүдрээ хиндээ үгүй гэсэн чсэн нөгөө хэд нь наад зүрхний чинь чарханд сайн. Ир хүн шиг байна шүү. Химээсээр хаад хит татуулаад авч л дээ. Өдрөө эхэндээ ам хамар нь халуун оргин байснаа гинэт л алтаад гомдсон тэр бүх гомдол нь гадагшлан байж чадаад ирж. Түүний хэрхэн шаналж байгааг эднэр ойлгосонгүй угаасаач хүсэхгүй байна. Тэрээр орилон тэднийг өөртөө зовлонгийн жаахан атга хуваалцаасаа хэмээх хөстөл бүгд дургуйстай илэрхийлээд орхио авчиж. Хүдрээ бие засах санаатай гуй үсгийн өндийн шээх газар хайгаад тэрүүгээр явжиж. Гэтэл түүний толгоонд авилзан дотор нь муухай оргиод газар нэг ойрт нэг холдоод тэртээ доорх юмс өөрт нь яг л тоглоом шиг хөдөлгөөн жижиг дүрс болон харагдаж эхэлсэн ба. Удалгүй гинэт түүний хүлчүүнүүдэнд нь ганцхан алтаал харагдаж эхэж. Алтаа их л жаргалтай тэр нэг хүнд эрхлэн явж байгаа хараад хамаг уур нь буцлаа. Та хоёр тэ одоо л нёгийгээ үзэндээ химээ ургаш алхаад алтай гэсээр 12 давхраас доош унсан юм байна. Яг адилхан мадлаар хүчлээ шүү дээ тий. Тэг өмнө нь унсан үнэ нахгүй. Унсан үнэ би болохоор тэрийг харчаад гэж болгосон шүү дээ. Тийм ингээд амиа орлоод нөгөө дээрээс нь харсан байгаа байхгүй тэмүүлтэд явж байгаа юм. Тэгээ яг хажууд нь уншиж. Тэгээд энэ охин тэр
цогцыг хараад тэр нүднийх нь харцсан Тийм хэлээд үзээ. Оо ямар амар юм бэ. Ингээ нөхөн ер нь бол сэтгцэн юм дээр очичлаа доо. Тийм ээ. Тэгээ цогцос хараад угс хүн амар шок нурна шүү дээ тий. Дээрээс нь тэгсэн болохоор өөрийгөө буруутай гэж орлоодсэн юм ба шүү. Би тэгээд зүгээр л нэг танихгүй хүн унтсан. Тэгээд тэрнээсээ шок аваад эмнэлэгт очингуудаа би ингээ буруутай гэж хэлээд орлоод байж үзсэн. Надаас сулаагүй гэдэг орлоод байгаа шүү дээ. Тийм л Учир нь тийм байсан буюу яг өмнө нь тэр хоёрыг харангуутаа л үсэрсэн юм байна л да. Нэг төрлийн одоо хөшөө хавалтал юм да тий. Тийм баруул Чи намайг одоо үхлийг нь харж байгаа бол юм ихтэй бол мартчих чадахгүй шүү. Яаж чадах юм? Өөрийгөө буруутай гэд. Тэгэхээр чиний сайхан амьдрахыг харантаа л гэж байгаа юм байна. Тэгээд дээрээс нь үнцэн тэгээд зогцсон тийм их үү байдалтай ядчаа. Тэг эргүүлэнгүүт нь харцтай нь харц тулгарцсан буюу нөгөө үзий хатсан харцсан зогцсонд байсан учраас тэгэл энэ охинж галзуурлаа нэг юм чим орлого шүү дээ. Тийм байш машин барилга дээрээс үсрэх болгон амар юм билээ. Зүгээр ийм хэрэгүүд сонсч Яг үнэ. Одоо тэгтээ ихэнх тэр өндөр барилгуудын жиртак бол төгжээтэй байгаа. Тийм дураараа гараад идэг юм бол байхгүй. Өмнө нь бол нөгөө төгжээгөө ч юм иймэрхүү байдаг ус одоо л төгждөг, хардаг, эргэж тойрдог болчиход байгаа шүү. Одоо бас 5 6 жилийн өмнө манай гэрийн тэр цаатлын байранд манай ажил явах байдаг. Гэхдээ одоо энэ радиогоос өөр ажил хийдэг гэсэн. Тэгэхэд нөгөө тэр ажлын ахыг өглөө манай бас нэг ажил ахтай ингээ бид эдийг аваад ингээ ажил руу өгсөн. Тэг өглөө өөрийн 6 цагийн хавцаа ингээл баахан машин дуурал ингээл нөгөө төрөний тэрэг яваал ингээл оролдол юу болоод байгаа юм л гэсэн чинь үүрээр хүн унаад оролцсон байсан. Тэгээд би тэрийг сонсоод бүр тэр өдөржингөө бас аюу юм шокны аюу тийм сонин хөвгүү тийм мэдрэмжтэй байсан шүү дээ. Тэгвэл тийм гонигтай ч гэдэм үү Харамсалтай л да. Сонин мэдрэмж авчихсан. Намайг яг дарханд байдаг байхад маах ч дархны нөгөө төмөр самын 34 хүртэл байсан байхгүй. Тэгээ байдаг байхад би хамгийн анх нөгөө тухайд ч нас урахаар гадуур ингээд цагаан шохоогоор зурдаг гэсэн шүү дээ. Тэгээд шүн дунд болж исэн. Тэгэл ээж аав мав цонхон дээр зогссон маач нэг давхар байсан юм чи. Тэгээ нөгөө гадаа чин түргэн цагдаа магтаа гээл их чимээ болол гадаа босоод ирсэн чи унт чийстэй юм харж болохгүй одоо яваад унт гээл. Тэгээ маргааш нь хүүхдтэйсэн болохоор гараал харсан чи яг нөгөө нэг хүний тойруулаад ингээд зурцсан. Тэгээ дээрээс нөгөө хамгийн түрүүнд тарихаар л чулуун дээр таарсан юм шиг байна. Тэр чулуун тэгээ нөгөө цус нь ингээд сатарсан. Тэрийг хараад хүн нас барцсан юм байна гэдгсэн 4 давхраас нэг залуу үсрээд үрээрээ оролцсон. Тэрийг бас эвгүй л юм бэл. Тэгээ сэтгэл зүйн талаас бас тэ энийгээ дэмжиж нэг хэцүү бол бас эмчд үзүүлэх ч юм уу те манай ч нэг тийм хүчрэг байх гэдэг шүү дээ тийм оо яа тийм зүгээр штэ гэл те тэгээ сая бол найзууд нь зүгээр уух юм уу чиний зүрхий чинь эдгэх зүйл юм хүүхнүүд бол олдно энийг тэрийг хэлж байгаа байхгүй гэтэл тэр хүний сэтгэл зүйн амар байсан шүү дээ тийм зүгээр аргадаад ч юм уу 5 минут анхаарад нэг яриагийн сонсоод уйлуулад ингэсэн бол юу ч болох байсан тэгээ босч явж байгаад ядаж доошоо харчлаа тэгээ тэрийг анзаарсан ч үгүй те босоод явсныг ч анзаарсангүй хүмүүс За үргэлжлүүлэн дараагийн түүх рүү орцгоё. За энэ түүхээ ярихаас өмнө бас хэлчихье. 2 хэсэгт түүх байгаа. Тэгвэл дуусгасангүй гэж манайхан бас сэтгэл дундуур байгаа гэсэн. Тэгэхээр өнөөдөр өөрчлөгдсөн заяа төвөргийн 1-р хэсгийг хүргэн маргааш 2-р хэсгийг хүргэнэ гэсэн үг. За өнөөдөр хумпа гэдэг нууц нэртэй бүсгүй тохиолдсон явдлын тухай ярихаар бэлтлээ. За уг түүх бүсгүйг төрхөөс эхэлсэн учраас эхлээд бүсгүйн гэр бүлийн тухай тавьж танилцуулъя. За түүний ээж нь банкны ажилтан, харин аав нь дуудлагын төвийн захирал байсан. Эцэг эх нь анх дуудлагын төвд танилцаад аав нь ээжд нь анхны харцаар дурлсан байдаг. За ингээд ээжийнх нь ардаас нь гүйсээр байгаад эцэст нь аав нь ээжийнх нь зөвшөөрлийг аваад өрхөж чадсан. За ингээд тэд 1 жил үргэлжсэний эцэст гэрлэхэр шийдцгээсэн. За мэдээж гэрлэж байгаа учраас хоёр талынхаа эцэг эхтэйг уулзах ёстой болсон. За тэгсэн бүсгүйн эмээ аавыг нэсргүүцсэн гинэ. Эмээ нь ер нь бол онгод тэнгэртэй хүн юм байна л да. Ерөөдөө бас ингээм юм үзээ хараа мэдчихдэг. Тиймээс аавыг нь эмээ нь анх хараад за энэ нөхөр бол мөнгө төрөгчгүй дээрэс нь хань ижилтэй боллоо гэхэд насаар нь тэр эмэгтэйг хэцүүхэн л амьдруулах юм хувь тавиланд төрсөн хүү байна гэдэг мэдсэн байна ээж нь. Юу шээ эмээ. За гэвч ээж нь эмээгээс нь дутхааргүй зөрүүд зантай байсан учраас эмээд нь хандж хэлсэн маа. Үгүй ээж та ч ихсэн бүтэл муутай аавтаа суугаал үсттэй гэж уурлж. Тэгээ эмээ бүр хэлэх үгүй болчихж байгаа. Яа тэгэхээр өөрөө ч ихсэн тэгээ нөхөр нь бас тийм айхтар мундаг хүн байгаагүй. Гэхдээ нөгөө одоо цэвэр хайр сэтгэлээр суусан юм л да. Тэгээд охиныгоо эсрэг үзэж чадахгүй ингээд энэ түүхийн эзэн бүсгүй аав ээж хоёр нь гэр бүл болсон. За тэгээ ээжийг нь аавтай гэрлэх үед эмээ нь эцэг эхийнх нь заяа төргийг нь харж өгсөн гинэ. За тэгээ ээжд нь хандаж юу гэж хэлсэн бэ гэхээр за миний охин чи 2 хүүхэдтэй болно. Нэг нь хүү, нөгөөх нь охин. Харин хүүхдүүдээ сайн өсгөж чадвал дараа нь чамд их буян болох хүүхдүүд байна. Нөхрөө харин чи огтхонч бизнес эрхлүүлж болохгүй шүү гэж анхааруулж хэлсэн байдаг. За ингээд эцэг эх нь гэрэлснээс хойш 1-2 жилийн дараа бүсгүйн эх чинь
хорвоод мэндэлсэн. За үүний дараа ах нь хорвоод мэндэлсэн байдаг. За ах эгч хоёрыг нь төрөхөд эмээ нь хүүхэд зөгнсөн зүүдэлсэн гинэ. Том эгчийг нь мэндэлэх үед эмээ нь маш өндөр уулын оройроо матчихсан байна зүүдэндээ. Тэгсэн улбар шар гэхүү их л тийм гялцал өнгөтэй, ирээмира өнгөтэй юм могой эмээгийнх нь ардаас хөөж ирсэн гинэ. За ингээд эмээ нь цааш явж байгаад амрах санаатай том чулуун дээр гараад суусан чинь нөгөө могой нь эмээгийнх нь үүрч явсан тэр баадантай ачаар ороод нуугдсан юм байна. За яг энэ үед эмээ нь зүүднээсээ сэрээд за энэ өдрийн маргааш нь ээж нь жирэмсэн болсон гэдгийг мэдсэн буюу том эгч нь мэндэлсэн. За энэ явдлаас хойш дахиад 2 жил урсан өнгөрч эмээ нь дахиад нэг зүг зүүдэлсэн. За эмээгийнх нь гэрийн ойролцоо байх усан цөмд маш том биетэй авраг могой тэнгэр өөд тэмүүлж яснаа бууж ирээд эмээгийнх нь хашаар ингээ яваад орцгоно. За ингээд удалгүй ах нь хорвоод мэндэлсэн. Тэгэхдээ ээж нь бол 2 л хүүхэд төрүүлэх тавилантай байсан шүү дээ. За ингээд эмээгийнх нь хийснээр заяа төрөний дагуу ээж нэг хүү нэг охинтой болж за амьдрал нь ч тун амар амгалан мөнгөөш дутагдаж хачигдах зүйлсгүй ерөнхийдөө амьдрал нь тэгширч эхэлсэн ба. За энэ үед эмээ нь анх удаага нэг тийм амар амгалан мэдрэмжийг мэдэрч л дээ. Яг тэгэхээр бас л тийм амар амгалан амьдралыг туулаагүй буюу эмээ нь бас залуудаа их амьдрал үзсэн. За энэ явдлаас хойш 4 жилийн дараа бүсгүй эгчин зүүдэлсэн маа. За энэ болохоор нөгөө юм хүүхэд зөгнсөн зүүд байгаа шүү дээ тийм. Төрсөгч нь юу зүүлсэн бэ гэхээр эмээгийнх нь гэрээс гараад ингээ ойролцоо байх талбай дээр дугуй унаад ингээд эргэлдээл дугуй унаа тоглож ирсэн гинэ. Тэгсэн гинтхэн ойгоос айхтар гэрэл цасарч яснаа гинтхэн цав цагаан буурал өстэй өвгөн гараад ирсэн байна ой модноос. За тэр өвгөн эгчийг нь толгойг ирж илчихэд дараа нь ойр алга болоод яваад өгсөн. За ингээ удалгүй ойгоос цав цагаан нохоо гарч ирээд эгч рүү дахиад ирж. За эгч нь ч гэсэн амтнд тун хайртай байсан болохоор тэр нохоог эрхлүүлж илтээ. Тэгсэн эмээ нь гэрээсээ дуудсан байгаа. Альвэ миний охин хурдан гэртээ ороо гэж хэлж. За энэ үед эгч нь нөгөө нохоог хараад гоо одоо энд үлдээчих юм бол өрөвдөлттэй штэ гэж бодоод ингээд тэврээд гэрлүү орсон. За ингээд яг нөгөө эмээгийн гэрлүү орох мөчөд нөгөө нохоо нь маш хурдан том болсон байгаа. Ингээд хүн шиг өөрчлөгдөөд тэгээ өсвөр насн дээр очингуудаа нөгөө нохоо гэрийнх нь үүдэнд байх модон шалан дээр унаад нас орсон юм байна. За тэгээ эгч нь энэ зүүдийг зүүдэлснийхээ маргааш ээж болон нөгөө эмээтэй хэлсэн. Тэгээд тэр өдрийнхөө маргааш ээж нь яг сарын тэмдэг юу нойр төрөхгүй байна юу болоод байгаа юм болоо гэд анзаараад эмэгтэйчүүд имлэгт үзүүлсэн чинь 5-7 хоногтой жирэмсэн гэдгийг мэдсэн байдаг. За тэгээд тухайн өдөр эгч нь тэр одоо ээж нь тэр зүүдээ жирэмсэн болсон гэдгийг ингээд эмгэнд дуулгасан. За гэтэл эмээ нь яриаг их сонсоод айсан маа. Учир нь эмээ нь хизээж буруу мэргэлж байгаагүй. Үнэхээр юм ундаг ононгод тэнгэртэн байсан гэдэг. Ялангуяа хүний тэр үр хүүхэд тэр одоо заяаны хань манийг бол алдаж хэлж суудаа байхгүй. Тэгэхээр яалтчгүй энэ охины ээж нь 2 л хүүхэдтэй бол 1 хүү охинтой. Гэтэл ингээ 3 хүүхэд нь олдчихж шүү дээ, тийм. Дээрэс нь дээр үес юм яриа байсан гинэ. Заяа төрөвтөнд байхгүй үр төрүүлэх юм бол эцэг ихэн тун хэцүү амьдралыг туулдаг гэсэн яриа солонгосууд юм байна. Тэгэд эгчийнхэн зүүд хүртэл нэг юм яг нэг талаараа хүүхэд зүгэнсэн зүүд мөн боловч нөгөө талаараа тэр хүүхэд бүр ингээд хүүхэд зүгэнсэн зүүд нь дотор л нас орчиж байгаа шүү дээ. Тэгэхээр бурхны өгсөн хүүхэд бол биш юм шиг болчихж байгаа. Тэгээ бурхан гэхээр солонгост энэ самшин хальмоны гэж байдаг. Энийг монголоор орчуулах юм бол 3 хувилгын эмгэн гэж хэлэгддэг. За энэ эмгэн болохоор солонгосын ард түмний шүтдэг тийм хүүхэд болоход тусалдаг хүүхдийн бурхан гэсэн үг байхгүй. Тэгэхээр тэр бурхан илгээгээгүй ямар нэгэн юм золгүй байдлаар хорвоод мэндэлсэн хүүхдүүд хаяа төрдөг гинэ. За тийм хүүхдүүд ерөөсө удалгүй нас барчдаг. Эсвэл ер нь тэр тийм хүүхдтэй айл бол ерөөсө аз жаргал үздэггүй юм айл байдаг юм байна. За ингээд эмээ ээжд нь хандан үгүй зүүдч тэр хувь тавилан чинь тэр нэг л буруу хүүхэд эдийг ингээ илэрхийлээд байна. Чи өөр надад хүүхэд авахулвал яадаг юм бэ гэж болгоомжл ээжд нь хэлж. За ингээд эмээ хэр баргийн юмд ингээ худлаа хэлдэг хүн гэдгийг ээж нь маш сайн мэдэх учраас эхэндээ ээждээсэн маа. За би ойлголоо ээж би жоохон бодоод үзье энэ хүүхдээ гаргасгээ гэв. За ингээд тэгээд ээж нь эмээгийнх нь хэлсэн үгийг сайтар бодож тэгсэн яагаад чим ээж нь нэмэхнээс хүүхдээ авах гэсэн үгийг бодохоор л ингээл хоолон дээр нь заллиг юм ингээл зангираал уйлмар санагдаал ингээд сонирм болоод зэгнэ. Бүр үнэхээр гонигтоод нэг хин нэг алдсан чи тийм үе бүр аимшигтай тийм гонигтай мэдрэмж төрөөдсөн. За ингээд ээж нь бүсгүй гидсэндээ тээж байгаагаа мэдээд ердөө тухайн үед бол ингээл 2 хоног болж байсан. За тэгээд ээжийнх нь хувьд тэр хүү охин хоёр буюу нэг ах эгч хоёрын төрүүлэхдээ дандаа юм хийсвэр хагалгаагаар төрүүлсэн юм л дээ. Тэгээд анх жирэмсэн босноо дуулаад тэр ээж нь одоо эмээ нь хэлхээс ч өмнө гэсэн үг шүү дээ. Хүүхдээ ахуул гэж хэлхээс өмнө жирэмсэн гэдэг дуулангуудаа би одоо дахиад хийсвэр хагалгаанд оруулна гэхээр аимшигтай. Ер нь бол ингээд би ормооргүй байна гэж бодоод бараг шууд хүүхдээ ахуул гэж бодож ирсэн юм байна. Тэгээд дараа нь яагаад ч юм ингээд эмгэн дээр очиод ээж би одоо ингээд жирэмсэн нэтргээ хэлсэн чинь чи хүүхдээ ахуул гэж хэлэнгүүт ингээд
нэг л болохгүй зүйл хийх гээд байгаа юм шиг мэдрэмж цаанаасаа ингэж төрөөцгнэ. Нэг төрлийн мар ингээд сэтгэл готрол гэх юм уу. За тэгээ аргаа бараад ээж дээр очиод ингээд хэлсэн маам л да. Үгүй ээжээ би ингээд нэг л биш байна. Ерөөсөө нэг л онцгой мэдрэмж надаа ингээд төрөөд байна гэж хэлсэн. За тэгсэн имэн юу гэсэн мэхээр за чамд тийм мэдрэмж төрж байгаа бол зайлшгүй учир шалтгаан байгаа. Тэгэхэр чи наад хүүхдээ ер нь төрүүлсэн дээр юм байна гэсэн шийдвэрийг гаргасан. За ингээд 10 сарын дараа энэ түүхийн эзэн бүсгүй хорвоод мэдлсэн ба. Тэгээ тухайн үед ээж нь өөрийг нь төрүүлээд 1 сарын турш эмнэлэгт хэвтсэн. Тэгээ бас нэг жоохон хүндэл гарсан юм байна л да. Тэгээ удалгүй эмнэлгээс гарах өдөр нь ирж. За эмнэлгээс гардаг өдөр эмээ нь ээжийг нь ядарчин гээд зэ охиноо өөрөө тврээд ингээ хамтдаа гэрлэг орцгоосон. За гэрт ормох зөвлөгөөтэй бүсгүйг тврээд эмээ гэрээ танилцуулсан ба. Одоо энэ чинь ийм шүү, миний хүү гэдэг ингээ танилцуулсан. За тэгээ хачиргалтай тэр өдөр хашаанд байх бүх нохойнууд хуцалтаад юусэн амар тайван үзүүлэх байсан гэнэ. Уг нь нохойнууд нь юус дэж юу гэдэг хуцаад байдаг тийм байхгүй, эмээр үнч хуцдаггүй. За магадгүй яв гадны хүн ирүүл хуцаж магадгүй л дээ. Тэгэхдээ нялх үрээ эмээ твэрсэн байхад чинь хуцаад авах бол юус учир шалтгаан байгаагүй юм байна л да. За гэтэл энэ өдөр одоо хашаанд байсан бүх нохой яагаад ч юм тэг бүр ингээд нэг нь ч биш бүгдээрээ ингээд хуцалдаадсан. За ингээд яагаад ч юм эмгэгний ингээд нур хүүт таасан байгаа юм л да. Тэгээ зээ охиноо харсан чинь нэг л тийм таагүй мэдрэмж төрсөн байгаа эмгэнд. Тэгээ дараа нь хашааны хаалгаар ингээд үдээ чиглүүлээ ингээд харсан чинь том хашааны хаалганы дээр цаана яг бол орж ирээгүй л байгаа юм л да. Баахан юм хар бараад өгдөө сүнс чөтгөрөд харагдсан гинэ. За тэгээ энэ мэдээж сайнны ёр бол байгаагүй. Тийм учраас эмгэн өлгөөтэй зээ охиныхоо царайг халахлаад өнөөх цугалсан муу ёрын сүнснүүд рүү хандаад галзуу муу навшнууд юу хийж явсан бэ? Эндээс зайлцгаа гэж орилсон байдаг. За тэгээ эмээ нь онгод тэнгэртэй хүн учир тэд эмээ гих нь хүчин дарагдаад удалгүй ингэ яваад өгсөн. За гэтэл ойролцоо ууланд байх эмээ гих нь хамгийн дургуй сүнс буюу ингээд амных нь хажуудлыг тэр чигээр ингээд зулгаагаад ураад авцсан юм шиг их л тийм айхтар эвгүүд төрхтэй сүнс байсан гинэ эрэгтэй сүнс. За тэр сүнс ганцаараа ингээд явахгүй л зэр охиныг нь хараад ингээд ширтээдсэн юм байна. Хашааны цаанаас тэгтээ орж ирэхгүй. Тэгээ ширтэж яснаа нэг үг хэлсэн. Тэр нь юу гэж хэлсэн бэхээр намар уулж модны чимээс бүрэн болоход хамгийн өндөрт байх шуу ирж дотор талыг нийтнэ гэж хэлээд талгуулчих. За хамтралч танилцуулъя. За Better Gaming for All Nubia New 2 гар утсыг танилцуулъя. За камеруудад зориулагдсан энэ утас болохоор хүчрэхэг удаан зэнгээ барьдаг камеруудад төгс тохирох ухаалаг утас байгаа. Том тод дэлгэцтэй учраас кино үзэх, тоглоом буулгад нүдэнд хялбар, зураглал маш гоё харагдана. За хүчтэй процессортой бол хэдэн ч аппликейшн зэрэг ажилласан гац гуйгуртай ажиллана. За мөн зураг, видео, тоглоомд багтаах том санах ойтой учраас нэмэлт санах ой ямарч авах хэрэггүй юм билээ. Тэгэхээр давуу талтай байна тийм. За том батарейтай учраас тоглосон ч өдөр тутмын хэрэглээнд ч цэнгээ сайн барина. За дуусна гэж бол ерөөсөө санаа зовлтгүй юм байлээ. За хурдан цэнгэлдэг тул яарч явах үед бол хурдан цэнгэлэл аваад гарчих боломжтой. За 50 мегапикселийн өндөр чанартай камераар өдөр тутмын гой зураг дарна, дуу дүрс бичлэг бол маш сайн чанартай хийн. 5G сүлжээ дэмждэг тул интернет нь хурдан тоглоом тоглоход ямар нэгэн байдлаар ингээ гацаж төгтөрөхгүй гэсэн үг. За тэгээ камеруудад зориулагдсан нэмэлт тусгай товчлууруудтай учраас тоглох явцдаа эсрэг хүндээ хурдан хариу өгч илүү амжилт гаргахад тань туслах юм байна. За тэгээ залуусын сонирхлыг татах өвөрмөц загвартай бас үнийн хувьд бол гейминг утаснуудаас бол хямд үнэтэй гэж илэрдэг юм байна. Тэгэхээр та хаанаас авах бэ гэхээр Mobicom салбарууд Mobicom, Zigman, Mobicom application, Mobi application-аас авах нэ. Утас нь 2222 гэдэл авлал гараад ирэх нэ. Баярлалаа хамтран ажилласан Better Gaming for All Nubia New 2 гар утас хамтран ажиллалаа. Баярлалаа. За ингээд хөрвүүлээ. За ингээд эмээд нь муу савн төрж байг сухай аргагүйсэн маа тий. Баахан ингэ сонсчдөг юм мэддэхгүй юмнууд ингээ хараар юмнуудыг бүртэлцэжсэн. Гинтхэн нэг ёсондоо чиний охин чинь одоо тэр жимс бүрэн болно гэдэг маань насан туршид хэлээд байна гэсэн үг л тий. Тэгэхээр нас бий төрөх үед чинь тэнгэрээс те бууж ирээд чиний тэр охины чи аваа явна л гэсэн утгатай зүйлийг хилэнгүүтээ сарны даалгуулчихаа гэсэн үг шүү дээ. За ингээд муу савнд додсон учраас нялх зээгээ тэрвэрээ тахилын өргөнд орж заяа төрөг үзгэр болсон. За уг нь нялх нэраа хүүхдийн заяа төрөг бол ер нь үздэг юм байл да. Нилээн томорсныхан дараа үздэг. Тэгээ болохгүй байсан ч гэсэндээ ер нь одоо л үзэхгүй бол болохгүй гэж бодсон. За тэгээ үзсэн чинь тун дайжгүй заяа төрөгтэй хүүхдтэй гэж таарсан. Хачиргалтай нь охины ирээдүг харах гэхээр яагаад ч юм ирээдүг ингээ харах үзэгдэхгүй байгаадсан. За ингээд эмгэн нилээ олон удаа оролдож үзсэн маа. Дахин хит удаа ингээ оролдож үзсэн боловч ерөөсөө ирээдүг нь харахаар л юу ч харагдахгүй харах болчихсон. За ингээд ямар тохиолдолд ингээд харагдахгүй харахгүй болчдөг вэ гэхээр заяа төрөгний эзэн нь хэдийн нас орсон тохиолдолд буюу эсвэл нас барах өөхөх тийм хувь тавилантай те эрт өөхөх гэсэн үг шүү дээ. Тэгээ ерөөдөө охин насанд хүрэхээс өмнө өөхөх тавилантай гэдэг нь бол ингээд хорвоод мэдлэхээсээ л тодорхой болчихжсэн гэсэн үг. За ямар тач бүсгүй хорвоод мэдлсэний дараа гэр бүлийнх нь байдал гинтгэнд ороод ч ихсэн.
Түрүүсэн те ер нь ийм дээр үеийн яриа байдаг гэж ийм төрлийн одоо их эрт өөхөх тавилантай буюу хорвоод мэдлэх ёсгүй хүүхэд мэдлэх юм бол тэр гэр бүлийн аз жаргал байхгүй болоод гэр бүл нь дампуураад доротод эхэлдэг гэд. Тэгээ аавынхан дуудлагын төвийн бизнес нь дампуурсан байгаа. За тэгээ бүсгүйг өсөж торних одоо том болох явцад нь аав нь 2 удаа бизнес эрхлээ. Тэр нь хоёулаа дампуурсан. За тэгээ дампуурлын улмаас аав нь их хэмжээний өрөнд унсан байгаа. За тэгээ үүнтэй зэрэгцээд өвөө нэг хүнд батлан даалт гарч өгөөд өлөө буруу ингээд газар хөрөнгө оруулалт хийгээд их хэмжээний өрөнд орчиж байгаа. Аав нүрэнд орчиж байгаа, өвөө нүрэнд орчиж байгаа. За ингээ азгүй явдал үүгэж дууссангүй ээжийнх нь ах буруу хүнтэй нөхөрлөж мөрөдөө тоглоомд онтож ингэж ороод бас их хэмжээний өрөнд олчиж байгаа. Тэгээ энэ гэр бүл маань юу гэсэн ингээ хідэн үеэр өрөнд орчиж байгаа. За дээрэс нь гэр бүлүүдийнх нь ингээ харилцаа хоорондоо муудалцаж гисэн. Аавхан талч тэр ээжийнх нь талч тэр ерөөсө хоорондоо бие биенийг үзгээ байсан. За бүр хамаатных нь нэг хүн бүр мөнгийг нь аваад зүхтажсэн гэдэг юм. Ерөөсө хамаатан садны тийм дотн харилцаа байх болсон. За үүнээс гадна сүнс чөтгөртэй холбоотой олон зүйлийн охин тохиолдсон. Тэр эмээнч тэр онгод тэнгэрч гэдэг юм маш олон талаас ингээд бүтлгүү зовдлон ингээл тохиолдоо байсан. За ингээд сүултээ эмэнд бодож байгаа юм л да. Ер нь зээ охин маань те энэ хороод мэдлснээс болоод муу муухай зүйлийг ингээд авчраад те ер нь бүтлгүүтэй тахшгүй байна гэж бодсон. Гэхдээ энэ хүүхэд бол хороод мэдлэгтэй би энэ гэр бүлдтэй ингээд өвчин зовлон авчраа гэж анханасаа төрөөгүй штэ өөрөө бол мэдэхгүй. Тийм учраас эмээ нь охиныг бол буруутгаагүй. Тэгтээ нэг жоох юм хүндий хоос харилцаатай болсон юм л да эмээтэйг. За ямар тач азгүй явдал үргэлжилсээр бүсгүй дунд сургуульд орох үед тухайн үед 19 настай байсан хамаатных нь ах жаахан бие муутай сүнс чөтгөр хардаг юм ах байсан гэнэ хамаатных нь ах. Тэгээ энэ ах нь гэр бүлийнхэнтэй дотнод баг бүх хамаатай садан жоохон хөндөө яваадсан ш. Тэгсэн чинь энэ хамаатных нь ахынх нь гэр бүл л ерөөсөө энэ гэр бүлтэй ингээд дотн төхөрлөдөг байсан юм байна л да. За тэгээд энэ залуу яагаад бие муутай болсон бэ гэхээр бага бахасаа сүнс хардаг. Ер нь эдний удмаараа л юм онгод тэнгэртэй хүмүүс байж л те. Тэгээд бага бахасаа сүнс хардаг. Тэгсэн нэг өдөр бие сүнсэнд эзэмдүүлээд тэг гэрийнхээ тагтан дээрээс үсрээд ингээд гимтсэн. Тэгээ ад болж амьд гарсан ч гэсэндээ энэ хамаатных нь ах нь тархиндаа гимтэл аваад үүнээсээ үүдээд их л тийм зөөлхөн сайхан сэтгэлтэй залуу байсан бол гинтхэн ааш нь хувраад шаал өөр хүн юм шиг болсон. За ингээд нэг өдөр бүсгүй өвөөгийнхөө гэрээ ойролцоо эсэн дээр ингээд хүүхдүүтэй тоглож байсан чинь өнөөх хамаатны ах нь гинт нэрээр нь дуудсан гинэ. Тэгээд нэрээр нь дуудахаар нэргээд харсан чинь гартаа энэ ах нь ийм хадуур гэдэг жижигхэн хадуур барьсан байсан. Тэгснээр тэр одоо энэ түүхийн эз охин өөдөөс нь харангуут тэр хадуураа тархи руугаа зооцсон гэж. Тэр хөрөөсөө ингээд хүн төсөөлхийн аргагүй юм сонин үйлдэлүүдийг гинт хийгээд идэг болсон. За гэвч энэ хамаатны ах нь бас тийм хэцүү амьдралыг туулсан ч гэсэндээ 19 наснда хүсэдсэн тэр мундаг том их сургуультай тэнцэн орж чадсан. Тэгснээ гинт яагаад юу болсныг мэддэхгүй тэр жилийнхээ өвөл том гүүрнээс үсрээд амиа орлох гэж оролцсон маа. За аз болж тэр ах нь амьд гарч чадсан. Гэхдээ тархин тэр чигтээ өгцсөн буюу нэг гэсэндээ нэг ургамлан хүн гэж ярьдаг шүү дээ. Тархин үчээд ингээд хэвтрийн байдалд ороод аппаратнаас л холбоотой ингэж амьдрах болсон юм байна. За энэ үед эмээ нь хамаатны хүүд юу тохиолдсон тухай дуулаад ээжийг нь дуудсан. Тэгээ ээжийг нь дуудаад юу гэж хэлсэн бэ гэхээр зай охин тэр хүү хоёрын заяа төргийг ерөөсөө сольё гэж хэлсэн. За учир нь бүсгүйг төрөөд удаагүй байхад харсан нэг ам нь урагдсан нэг тэр цүнс үсэж хэлсэн. Тэр зүйл бол үнэхээр эмээхэн сэтгэлд ингээд сэвтэй байгаадсэн. Тэгээд бүсгүйг 8 нас хүрдэг жил нь гэрийнхэн том хаалган дээр эрэлгийн элчнэр ирдэг болсон гинэ. За ингээд эхний удаадаа нэг эрэлгийн элч ирээд 3 гэдэг үгийг хэлчихэд алга болсон, сарнаад алга болсон. За үүний дараа дахиад ингээд дараа жилэн болонгууд 2 эрэлгийн элч ирсэн маа. 2 эрэлгийн элч ирэнгүүтээ 2 гэж хэлчихэд алга болсон. За дараагийнх дээр нь 3 эрэлгийн элч ирэнгүүтээ 1 гэж хэлээд алга болчихж байгаа. За тэгээ тэр анх хэлсэн эрэгтэй сүнс охиныг насанд хүрэхээс өмнө өхнө гэж зөөнсөн те. Эрэлгийн элч нар 3 удаа ирж сануулна гэдэг маань за энэ охин бол энэ жил үхэх юм уу? За ихтэл 5 жилийн дотор тийм намар болоход үхэх тавилантай гэсэн үг л те. За ингээ бүсгүйн үхлийг намар гэж тодтогсон учиртай гинэ. Намар төрсөн юм байна энэ охин. Дээрэс нь тэр 3 удаа ирж нэг эрэлгийн элчтэй 3 2 1 буюу одоо чиний хугацаа болж байна гэдэг баг багаар ааж ухнаар ингээд имэд нь сануулж хэлсэн нь ч гэсэндээ ер нь бол охины чинь намар гэхэд бид нар ингээд аваад явнаа гэсэн л ийм л тохио байсан юм л дээ. За ингээд энэ хүргээд ихний хэсэг маань дуусж байгаа. Тэгээд дараагийн хэсгээ маргааш та бүхэндээ өргөжлүүлэн хүргэе. Ямар ч гэсэн салахгүйгээр тийм ээ удаахгүйгээр хүргэе. Энэ түүхэн дээр бол хамаатныхан тэр 19 настай тархин хүчсэн гэдэг ааш хэвтэрт орсон тэр залуу болон энэ охин хоёрын хувь тавилан л ерөөхдөө солих тухай дараагийн маргааш нэвтрүүлгээр өрнө гэсэн үг. За баярлалаа энэ бүргийн нэвтрүүлгийн өндөрлөө. Студид хүлээж авсан Амийн хариулагчаар ундрах нар ажиллалаа. Нэвтрүүлгийн хамтраалагчаар MG Motors Mongolia, мөн Better Gaming for All, Nubia Neo 2 гар утас хамтран ажиллаа. Урагшлуулсан томчуудын шууд нэвтрүүлгийг хүлээн авсан сонсороо түр баяртай. Баярлалаа. Баярлалаа.